Энэ инквайри сайдын үгийг сонсохлоор их зөв бөгөөд зарчимтай ярих. Үйлдэл нь яг эсрэгээр. Сая би том фактаар л ярьлаа шүү дээ. Миний оруулсан 3 саналыг сонсох уу та? Улаастай хавтын зам гэж байгаа. 2 3 аймаг бус нутгийн асуудал ярьж байна. Төсвөн бэлэн. Ард зүрийн зам, явж байгаа зам. Ердөө одоо 80 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Ард зүрийн бомб, төсөв төзөн бүгдээрээ бэлэн болсон 10 тэрбум төгрөг. Одоо энэ 90 тэрбум төгрөгийн асуудлыг л оруулаад өгөө. Эн чинь өөрөө завхан говьалта, ховд, Увс аймгийн зөв хэсэг, Баян онгор, Хөвсгөл, Аранга, Өвөрханга гэсэн аймагуудыг Евразиатай холбох ганц горц шүү дээ. Энэ өөрөө эдийн засгийн том төлөвлөлт шүү дээ. Тэгэж ярих юм бол энэ төсөл чинь усны дараа орох ирэмбэрээ хамгийн өндөр ирэмблэгдсэн ажлууд шүү дээ. Энэ нэрнбүүдийг хийж яхад юу урсгал зардал? Би харин ч урсгал зардал хасахын төлөө бол ажилдаг. Цаашдаа ерөн боломжоор бол урсгал зардлуудыг илүү хасах ёстой. Энэ дээр бол харин санал нийлж байна.